За тэгэл марафонд гүнгийн гутал яг тэр төсөөл багийн дурсамж нь орж ирэл за энэ өстой бүтэхгүй байх те би ер нь барахгүй байх гэж ингэж бодоод тэгэл өсгөгөрөө голдоо гიშгдэг хүмүүс тэр Nike-гийн Alpha гэдэг пүүз бол ямар ч хэрэггүй байхгүй ягаад гэвэл яг энэ үлмийн дээрээ гол технологи нь байж байгаа пүүзийг каль, магний эвцүүдээ шалгуулад тэрийг нутуу байвал нөхөөрэй. Гараанасаа бариа өртлөө жигдгүүл гэдэг л шүү дээ. Тэгээ бид ингээд бэлдэх явцад яа харахгүй л хинээ тавьж байгаа төгсгөл рүүгээ ингээд хүчмуудаад ингээд фейс унаад эхэлдэг шүү дээ. Энийг одоо яаж зохицуулах вэ? Сайн байцгаана уу монголчуудаа та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд дэвшүүлье. Улаанбаатар марафон одоогоос 2-7 хоногийн дараа болох гэж байна. Тэгэхээр Улаанбаатар марафонд оролцож байгаа хүмүүстээ зориулаад хэрэг болох ийм зөвлөгөө өгөхөөр анхны подкастаа эхлүүлж байна. Тэгээд энэхүү подкастыг манай Mongolia Elite Runners клубээс хэрэгжүүлж байгаа марафонд бэлдэх 12-7 хоногийн хөтөлбөрийн оролцогч Боёнаар бид хоёр хамтраад одоо явуулахаар ингэж бэлдсэн байгаа. Тэгэхээр бид хоёр болохоор манай Боёноо болохоор одоо туршлага багтаа шинэ гүгчийн хуваар өөрийнхөө одоо энэ марафонд бэлдэж явах 12-7 хоногийн хугацаанд яг туулж байгаа зүйл алдаа оноо тий мэдэрж байгаа зүйлээ хуваалцах бас цаашаа шинэ гүгчийн хуваар ер нь асууж тодруулах зүйл юу гарч ийн тэрийг асууж хариулах байдлаар ер нь явъя гэж ингэж төлөвлөж байна. За тэгэхээр өнөөдрийн энэ ярилцлагад ингэж хамтдаа хийхээр болсон баярлалаа. За баярлалаа. За тэгээд яг одоо энэ бичлэг хийж байхад 12 Улаанбаатар марафон болоход 2-7 хоногийн хугацааны өмнө бид нэр энэ бичлэгийг хийж байна. Тэгэхээр 2-7 хоногийн дотор өнөөдөр марафонд гүйхээр шийдэж байгаа ч юм уу те эсвэл байгууллага хамт олноороо орцгоё гэж урайлаад тэгээд өөрөө ч мэдлгүй ер нь гүйе гэж бодоогүй байж байгаа гинт марафонд гүйхээр болж байгаа ийм хүмүүс маш их байдаг. Анх удаа одоо ер нь орох гэж байгаа ийм хүмүүс зориулаад бас яаж орох уу гэдэг зүйл ярихаас эхлэе гэж бодож байна л да. Ер нь Боёно марафонд орж ирсэн үү? 5-10 км-т бол өмнө гүйцэтгэв байсан. Тэр анх орж байхад ямар одоо дурсамж үлдсэн байдаг вэ? Яг таны хэлсэн шиг нөгөө нэг анх байгууллагаараа хамтдаа марафонд орох гэж байна хүмүүс бүртгэж जैन гэхээр зүгээр гүөх дуртай болохоор л очиод бүртгүүлсэн чинь ингээ баахан компанийн одоо спортын шгшөөгийн тамирчид донд ингээ ганцаараа гүйцсэн тий. Яг тийм л юм болсон хамгийн анхных бол. Тэрнээс хойш зүгээр сонирхолж ил болгоно нэг их хвчлэн 5 км төлгөөчтэй байсан. Энэ жилийн үед яг хэд дэх удаага марафонд орох гэж? Яг зөвхөн Улаанбаатар гэвэл энэ жилийнх 5 дахь нь ах. Ахиллес болон нөгөө степ марафон гэж болдог. Тэрэнд бас нэг хэд гүйсэн. Нийт бол 10 дахь удаа гэх байх гэж санаж байна. За. Тэгэхээр би ч бас яг одоогоос 10 гаруй жилийн өмнө анх бас ингээд найз нөхдийнхаа шахалтаар гэх юм уу анх марафонд гүйж үзсэн. Тэгээд түүнээс хойш тасралтгүй одоо жил болгон марафонд гүйж байгаа. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна гэхээр зэрэг 5-10 км-ээс эхлээд ингээд марафонд оролцоод нэг удаа ингээд гүгээд үдцсэн хүн ер нь жил болгон заавал оролцдог. Тэр бүр баталгаатай. Тийм болохоор яг одоо энийг сонсоод сууж байгаа ер нь гүүхүү яах уу гэж бодож байгаа хүн байвал ер нь гүүгээрэй л гэж хэлмээр байна. За тэгэхээр гүүнгийн гут бидний толгойд хамгийн түрүүн юу орж ирдэг вэ гэхээр зэрэг хүүхэд байхдаа 10 жил байхдаа спартакиадад оролцоод тэгээд нөгөө цээжин цус амтагтаал амьсгаа давчтаал зүрх ингээл дэгсээл те толгой эргээл унжаасан тухай тиймэрхүү төсөөлөл орж ирдэг те. За тэгэл марафонд гүнгийн гутал яг тэр төсөөлөл багийн дурсамж нь орж ирэл за энэ өстой бүтэхгүй байх те би ер нь барахгүй байх гэж ингэж бодоод. Тэгэхээр үнэндээ марафон одоо энэ 5-10 км-ийн гүйлт марафон гүйлт гэдэг бол тийм богино зайны спринт хурдны тухай ерөөсөй ойлголт биш байдаг. Марафонд гүн гэдэг бол тэр дундаа ийм хотын марафон бол айгүй гоё ийм дурсамж амьдралын нэг гоё тод өнгө чимэг болсон ийм өдөр болж болдог л доо. Тийм болохоор марафонд гүйж байгаа хүмүүс тийм хурд хийж одоо гараан дээрээс ингэж элит тамирчтай зэрэгцэд гэж хурд хийх ерөөсөө шаардлага байхгүй захиж хэлэхэд зүгээр эхнээсээ аваад замаа дуусах хүртэл яг өөрийн таавар дэрэгдээ явж байгаа хүнтэйгээ одоо бид хоёр ярьж байгаа юм шиг те ингээд чөлөөтэй ярих ийм хэмжээнд л гүйх хэрэгтэй. Тий.
Тэгэх юм бол ерөөс амьсгаадахгүй, бахардахгүй, тэгж цээжин цус амдагдахгүй, толгой ирж унахгүй. Харин ч бүр гоё ингээд замдаа селфи хийж болно, зураг бичлэг авч болно тий. Тэгээд ийм гоё аажуухан зөөлөнгүүлт хийгээд ороод ирэх юм бол тэр замаа дуусгаж чадах нь бол хамгийн чухал байдаг л да. 5 ч бай, 10 ч бай. Тийм болохоор эхний удаа одоо энэ удаа марафонд анх удаа орох тухай бодож байгаа эргэлзэж байгаа хүн байвал зүгээр л 5 км бүртгүүлчих. Тэгээд заавал оролцох гэж ингэж зөвлөмөр. Харин 10 км 21:42 гэх юм бол арай өөр зөвлөгөөнүүд шаардлагатай болдог. Өмнө нь 5 км-д орж исэн хүмүүс бол ер нь заавал ахиулдаг. Одоо чи жил анх 5-д орчоод дараа нь 10 км болгоод ингэ явж ирсэн. Тийм 5-д баг 9 удаа орчоол нодны анх удаа 10 км гүйж утсан. Тэгэхээр айгүй олон жил хашир үзсэн байж тээ. Тэгж байгаа л. Тэгэхээр 10 км болвол өмнөх жилүүдэд ингээд 5 км-д ороод үзсэн тийм хүмүүс бас нэг өөрийгөө дараагийн шатанд сорж үзэж байгаа хүмүүс бол орвол зүгээр гэж бол зөвлөн. Тэгээ 10 км-ийн хувьд болохоор энэ жил шин замаар гүүхээр байгаа. 10 км-д гүүхэд онцлог нь юу байдаг вэ гэхээр зэрэг 5 км дээр усны цэг байдаг. Эмнэлгийн анхан тусламжийн цэг байдаг. За тэгэхээр ер нь аливаа марафон ингээд 5 км дээр усны цэг, зөөврийн нойл, эмнэлгийн анхан шатны тусламжийн цэг гэх мэт цэгүүд байдаг болохоор яг тэр цэгүүдээр арай 5 км дээр одоо усаа уугаад тэгээд цаашаа гүйцэлтийг үргэлжлүүлээд дараагийн үлдсэн 5 км-ээр гүйж орж ирэх юм юу байдаг. Тэгэхээр мөн ялгаагүй эхнээсээ ерөөсө хурд хийж болохгүй. Энэ бол марафонд гүйж байгаа, бүх нийтийн гүйлтэнд гүйж байгаа бүх хүмүүст өгдөг хамгийн ихний зөвлөгөө. Ерөөсөө хурд хийж болохгүй. Эхнээсээ яг гарсан хурдаа жиг хадгалсаар агаал замаа дуусгаж орж ирэх нь хамгийн чухал байдаг. Тэгээд би хэд хэдэн чиглэлээр бас ингэ зөвлөгөө өгье гэж бэлтгэсэн байгаа л да. Одоо жишээлбэл одоо энэ жилийн Улаанбаатар марафон ямар зай төрөл байгаа талаар ер нь боёна хэр ойлголттой байна? Зай бол яг нөгөө өмнө нь мэдчихсэн зайнууд байгаа л гэж ойлгосон. Гэр бүлийн 1500, тэгээд бүх нийтийн эрүүл мэндийн гүйлт гэдэг чинь 5-10 км, хагас марафон, бүтэн марафон. Мөн тэгээд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 500 м, 800 м-ийн зай байгаа. Тэгэхээр хамгийн богино зай нь бол 500 м. За тэгээд гэр бүлийн 1500 м. Гэр бүлийн 1500 м-ийн дараа болохоор 12-оос 17 насны хүүхдүүдийн 5 км. Хүүхдүүд насны ангил нь яг бөөн гараагаар гарна. Гэхдээ тустай байхаар тийм байна. Тэгээд насан туршидтын 5 км бүх нийтийн гүйлт. За тэгэхээр 5 км нь болохоор Сүхбаатарын талбаагаас гараад Бөхөө өргөө хүртэл инх тавны өргөнчлөгөөр яваад хоошоо эргэж Токиогийн гудамжаар сансрын юм арт хүрээд тэгээд чигээрээ явсаар хагаад зоос хоёл дээр ирээд зоос хоёлоос урагшаа цэцэг төв ороод буцаад Сүхбаатарын талбаагаар ирээд очиход яг 5 км болдог тий. Тэгэхээр энэ зайд ингээд оролцоод гүгээд үзээрээ анх удаа орж байгаа хүмүүс гэж зөвлөмөр байна. 10 км нь болохоор шинэ зам, 10, 21, 42 болохоор шинэ зам тавигдсан байгаа. Яаж бүртгүүлэх вэ гэж хүмүүс суугадаг. Улаанбаатар марафон гэсэн Facebook хаяг байгаа. Тийшээ ороод дэлгэрэнгүй заавар аваад бүртгүүлэх боломжтой. За ялангуяа 10 км, 21, 42 км-т гүйж байгаа хүмүүс замаа урдчилж судлуул их зүгээр. Тий. Харуул. Дугуйж игээд яваад судалж болно. Үгүй ядаж машинаар яваад тий. Яг энэ замаар явах юм биш тэ гэдэг. Урдтаад яваад судалчвал бас их зүгээр байдаг. Тий. Мөн миний Instagram дээр болохоор би рилээр ингээд бүх замуудыг ингээд заавар оруулсан байгаа. Тэрийг харуул бас нэлээд ойлгомжтой байгаа. Чи замаараа явж үзсэн үү? Явж үзээгүй. Би тэгтээ таны рилийг бол харсан. Тэр хэр ойлгомжтой вэ? Ойлгомжтойг бол маш ойлгомжтой. Тэгтээ нөө анх удаа өгч байгаа болохоор бас жоохон сүрдмээр байсан. Арай холоо гэж бодогдоод байсан тий. Ер нь бол нэлээд хол санагдсан. Тэгтээ байнгын бэлтгэлтэй одоо өөрөө чи ингээ 12 хоног бэлтгэл хийсэн хүний үед бол асуудалгүй замаа дуусгах чадна л да. За дараа нь болохоор хувцсны талаар бас зөвлөгөө өгье гэж бодож байна. Ер нь гүйлттэй холбоотой ямар хувцас өмсөх хэрэгтэй гэж хамгийн чухал юм нь гүйлтийн пүүз. Тэ. Зориултын гүйлтийн пүүз өмсөх нь бол бидний эрүүл мэндэд маш ач холбогдолтой. За гүүгээд эхлэн гот бидний
одоо энэ шагаа өвдөг түнх энэ үе мөчүүд дээр маш их хэмжээний ачаал ирдэг. Бидний биеийн жин тэр чигээрээ ингээд энэ гүйж явах үед ирж байгаа энэ давтамжтай энэ дөргөлтүүдийг бол авч яадаг. Тэгэхээр бидний энэ үе мөчнүүд дээр хамгийн их ачаал ирдэг. За ялангуяа байнга гүйдэггүй, дасгал хөдөлгөөн харьцангуй бага хийдэг, хөдөлгөөний дутагдaltaа за тэгээд илүүдэл жинтэй байгаа ийм одоо хүмүүс бол зориултын биш одоо ийм кеттэй ч юм уу тий. Зориултын биш пүүзтэй явхаар яг энэ үе холбоос идэвхтэй маш их хэмжээний ачаал ирдэг. Тэгэхээр бидний нөгөө хөдөлгөөний дутагдaltaй байдал маань энэ үе холбоос идүүдийн одоо чирэг батбөх байдал нь жоохон суларцсан байдаг. Тэгэхээр энэ сул холбоос идүүд чинь тэр дөргөлтийг авангууд нөгөө өвддөг, шагаа өвддөг, түнх өвддөг энэ бэрхтлийн шалтгаан болчдөг. Тийм болохоор зориултын пүүз өмсчих юм бол тэр пүүз чинь өөр дээрээ нөгөө энэ шокийг шингээгээд үе холбоос идүүд дээр ирж байгаа ачааллыг хамаагүй багасгаж өгч байгаа юм л да. Тэгэхээр хамгийн чухал нь гүйлтийн пүүз. За бусад зүйлийн хувьд бол заавал одоо тийм юм аваараа гэж би бол зөвлөхгүй. Яагаад гэвэл зэрэг бас тодорхой хэмжээний санхүүгийн зардал гарна шүү дээ. Тийм үстэй. Тийм болохоор байгаа хувцсандаасаа тэр өдрийнхөө цаг агарыг харж агаад хамгийн тохиромжтой бие дэвтэрхийн спорт хувцас өмсөд очиж байгаа. Тэгээ шорт, подволк байж болно, мак байж болно. За тэгэл өөрт байгаа тэр хувцас өмсөөл зүгээр оролцох нь чухал байхгүй. Тэгээд тэр ингээ гүүгээ явж байхдаа өөрт чинь маш урам зориг төрн. Тэгээд дараагийн удаа гүүхтэй бусад шаардлагатай хувцснуудаа бол авч болно. Анх удаа орох гэж байгаа ийм хүмүүст бол би 5 км-д гүүхэж байгаа хүмүүс бол тийм байдлаар л зөвлөмөр байна. Тий. Дээрэс нь ер нь одоо Улаанбаатар марафоны зохион байгуулагч нар энд тэнд ийм зурагчдыг зогсоодог. Гүйж байгаа хүмүүсийн одоо тэр гоё торгон мөчийг ингээ зургийн хальсан дээр буулгадаг тий. Хэрв тэр зурагчдын анхаарал өртөе гэж бодож ивэл маш юм өөрмөц содон хувцсан өмсүүлэх зүгээр. Жишээлбэл гадны орнуудад ингээ костюм бижигтэй гүйж байгаа хүмүүс харагддаг. Элдв янзын нөгөө одоо Avengers-уудын хувцастай гүйж идэг тий. Янз бүрийн таавчтай ч юм уу, хөл нүцгэн ч юм уу ингээ аюу өрмөц хувцсыг маскот эдэр өмсөнгүүгээд идэг хүмүүс байд юм биш тий. Тэгэхээр заавал спорт хувцас биш тийм одоо зурагчдын камерын телевизийн анхаарал татах тийм хувцас өмсвөл бас одоо түүхэнд илүү тод үлдэх боломжтой. Тэгээ тэрийг бас сануулж одоо хэлэх гэсэн. За тэгээд юуны гүйж дуусаад ороод ирэхэд бидний хувцас маш ийм хөрсөнд норцсон байдаг шүү дээ. Тийм болохоор гүйж дуусаад өмсөх хувцас, хуурай хувцас бас бэлдэж ирвэл зүгээр. Тэгээд барианд оронгуудаа зураг мургаа даруулаад тий тэр одоо баяраа тэмдэглчихэд тэгээд одоо ойролцоо тэр соёлын төвөргөний 0 тэр хэсэг нь бол ингээ нээлттэй байдаг шүү дээ. Тийшээ ороод хуурай хувцас солиод өмсчүүл эрүүл мэнд тустай. Нойтон хувцас хөлсөө ингээд биедээ шингээгээд хатаах нь бол эрүүл мэндэд бас айгүй сөрөг үр дагавартай. Нуруу өвдөн, бөөр өвдөн тий. Тэгэхээр ялангуяа энэ бидний подвол юм шорт маг чинь араараа айгүйх норчдөг. Тий, нуруу хэсгээрээ маш их. Тэгэхээр энэ чигийг нуруунд одоо биедээ хатаах нь бол айгүй муу. Тэгэхээр тэр даруй хувцас ер нь одоо солиод хуурай хувцас өмсчүүл зүгээр байдаг шүү. Тэгээд одоо 10 км 21-42 км гүйж байгаа хүмүүс бол ингээд тодорхой хэмжээнд бэлдэж байгаад орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бэлдэж байгаад орж байгаа юм чинь тэр гоё марафоны өдрөө ингээд шинэ гоё хувцас өмсөх гэж боддог. Тэгэхээр тэрэн дээр нэг анхаарах хэрэгтэй зүйл нь болохоор яг цоошин хувцсыг яг тэмцэн дээр битгий өмсөөр. Холгох, таарахгүй байх юм эрсдэл гардаг. Тийм байна тий. Ядаж нэг 7 хоногийн өмнөөс ингээд пүүзээ хувцаа ингээд юу яавал бэлтгэлээр өмсч үзсэн байвал бэлтгэл дээр өмсч үзээд тохирж гинөө тохирохгүй нөө гэдгээ үдцсэн байвал айгу зүгээр байдаг. Тий. Хувцсан дээр хэр пүүзэн дээр хэр ялгаа байх вэ? Ингээд ойрын зайд гүйж байгаа хүмүүс, холын зайд гүйж байгаа хүмүүс өөр пүүз өмсөх хэрэгтэй байдаг уу? Тий, ер нь бол одоо сүүлийн нэг 5-6 жилийн марафон гүйлтэд пүүзний хөгжил дэвшил асар хурдтай явж байгаа. Тэгээд дэлхийн алдартай том брэндүүд хоорондоо одоо энэ технологийн пүүзнийхаа технологиор асар их одоо ширүүн өрсөлдөд явж байгаа. Тэгэхээр хэрвээ бид нэр ингээд анзаараад Google дээр үзэх юм бол
одоо энэ тэнд болж байгаа марафонуудад одоо тамирчин гүүгч тэр төрүүлээ гэж сурталчилгаа явахдаа яг зэрэгцээ пүүзнүүдийн ирэмб гарч ирдэг. За жишээлбэл одоо Лондон марафоны эрэхтэй эхний 3 пүүз ийм пүүз байлаа. Эмэгтэй эхний 3 пүүз ийм байлаа. Гэт пүүзнүүдээ ирэмбэлж ингэж яв. Тэр цаана хин өмсөн чухал биш. Тэр пүүз төрүүллээ гэж ингэж явж байгаа. Тэндээс юу хэлэх гээд нэг зэрэг энэ пүүз өөрөө ингэж асар хурдтай хөгжиж байна. Пүүз нь өөрөө тамирчны тэр гүйцэтгэлд аягүй их нөлөөлж байна гэсэн. Тэгэхээр зүгээр жишээлбэл буйнаа ингэж жирийн одоо кэттэй 10 км гүйх яг тэр технологи шингээсэн өндөр зэрэглэлийн пүүзтэй 10 км гүйх хоёрыг асар их ялгаа гарна. Мэдээж технологитой тэр сайн пүүз өмсөх юм бол чи илүү сайн гүйнэ л гэсэн. Тий. Тэгэхээр хэрвээ одоо 21-42 км-д гүйж байгаа бол судалж агаад яг тэр зайд тохирсон одоо хамгийн сайн пүүзийг нь авч өмсвөл таны амжилтанд мэдээж нөлөөлнө. Гэхдээ мэдээж тэр пүүз нь ч айгүй үнэтэй байдаг. Тэгэхээр тийм хэмжээний санхүүгийн зардал гаргахад та бэлэн үү? Хэрвээ бэлэн бол тэрийг өмсвөл сайн. Хэрвээ тийм үнэтэй пүүз хараахан одоо авах боломж байхгүй байна гэвэл яг арай боломжийн үнэтэй өдөр тутмын пүүзнүүд бол авах боломжтой тийм. Одоо яг уралдаанд өмсдөг тэр өндөр зэрэглэлийн пүүзнүүд чинь хамгийн хямдхан сая тэгэл дээдл нь 2 сая төгрөгийн үнэтэй байгаа байхгүй. Тэгвэл биднээс заавал тийм үнэтэй пүүз биш нэг 5-600 мянгаар бол боломжийн пүүз олж аваад өмсчих боломжтой. Яг гүйлтийнх гэсэн үг. Тий, яг гүйлтийн зориултын гайгүй боломжийн пүүз бол аваад өмсчих боломжтой. Тий. Тэгээд пүүзний хөдөлгөөн дотроо 10 км хагас марафоных 42 км-ийнх гэдэг ингээд ангилалтай байдаг. Одоо мэдээлэл нээлттэй болсон чи хүмүүс ингээд судлаад үзэхдээ нээлттэй байж байгаа. Тий. Тэгээ нэг хатуу уултай пүүз, арай зөөлхөн уултай пүүз гэдээ бид эдийг бэлтгэл дээр нэг хэлж өгөөдсөн шүү дээ. Бүр яг гүйлтийн зориултаа биш. Ингийн спортынх ч гэсэн яг хатуу зам дээр наа чин тохирно. Гүйлтийн зам дээр гайгүй байна гэж хэлээдсэн. Тэр бол бүр анх удаа гүйж байгаа хүмүүст бол яг бүр гүйлтийн пүүз авч чадахгүй хүмүүст бас байвал. Тий, ядаж одоо ингээд пүүзний дэлгүүрүүд ч одоо ингээд Nike байна, Adidas байна, Lening байна. За X-Tape гэж байна, 361 гэдэг Монголд байгаа ингээд пүүзнүүд байна тий. Монголд байгаа дэлгүүрүүдээс авч болно. Эсвэл урдаас ч юм уу хаана захиад арай хямдвар аваад өмсөж болно тийм ээ. Пүүзний хувьд болохоор одоо энийг ярил нэлээд урт яриа болно. За маш товчхондоо ярихад хүний нөгөө хөл өлмөөгөөрөө ингэж төрүүлж газарддаг ийм гიშгэлтэй хүн байна. Өсхийн төрүүлж газар хүрдэг ийм гიშгэлтэй хүн. Эсвэл бүтэн улаараа ингэж газардаг гიშгдэг ийм одоо 3 төрлийн ерөнхийдөө ангилагддаг байхгүй. Тэгээ пүүзний компаниуд болохоор яг энэ хүмүүст зориулаад ингэж за ер нь өсгөлдөг хүмүүст энэ пүүз нь зүгээр шүү. Үлмэлддэг хүмүүст энэ пүүз нь хамгийн сайн тохирно. Жишээл өсгөгөрөө голдог гიშгдэг хүмүүст тэр Nike-гийн Alpha гэдэг пүүз бол ямар ч хэрэггүй байхгүй. Ягаад гэхээр яг энэ үлмийн дээрээ гол технологи нь байж байгаа пүүзийг өсгөлдөд байх юм бол энэ пүүзний эд шид нь гарахгүй гэсэн үг тийм. Тийм болохоор өөрийнхөө гიშгэлтийг аль нь вэ гэдгийг нь мэдэх нь чухал. Тэгээд тэрэндээ тохирсон пүүзийг интернетээс хайж үзээд надад энэ пүүз нь тохирох юм байна штэ гэдгээ юу. Дээрэс нь хүний хөлийн одоо ном гэж ярьдэн штэ. Ном ийм өндөр номтой хүн байна. Ном нь ийм одоо хавтгай номтой хүн. Таних аль нь дунд зэрэг үү, ийм өндөр үү, ийм дунд зэрэг үү, хавтгай ултай юу? Аль нь вэ гэдгээс хамаарат бас пүүз нь өөр байгаа. Ер нь бол ийм хавтгай ултай хүнд бол ийм пүүз зүгээр, ийм өндөр номтой хүнд бол ийм пүүз зүгээр гэж байж байгаа тий. Тэгэхээр яг тэр болгоныг ингээ ярих юм бол аягүй урт яриа болох учраас товчлоод өөрөө ингээ хайгаад үзээрэй. Ийм нэг 2-3 зүйл байна тий. Та өсгөлддөг үү, үлмэддэг үү, бүтэн улаар тавьдаг үү? Таны ном хавтгай юу, өндөр үү, дунд зэрэг үү гэдэг ийм 2-3 хүчин зүйлээс хамаарат танд тохирох пүүз инээ гэдэг ингэ байж байгаа. Тэрийг судлаад авал зүгээр гэсэн үг. Окей. За тэгээ пүүз ярьснаас бас нэг 2-3 чухал зүйлийг хэлмээр байна. Пүүз авахдаа хэмжээг нь тааруулж авах нь аягүй чухал байдаг. Нэг бол багдуулцдаг, нэг бол томдуулцдаг. Тэгэхээр яг таарсан пүүз ямар өдөөр зэрэг одоо ийм нэг давхар амьстай пүүзээ өмслөө. Тэгээд би ингээд зогсож байгаад харуулчвал болох уу? За ингээд энэ хөлөө ингээд урагшаа пүүзнийгаа уртл руу тулахад яг пүүзний артл руу нэг хуруу ингээд орж явах гэсэн. Ингээд орж явал энэ пүүз яг таарж ин. Нэг хуруу ингээд орохгүй байвал энэ пүүз чамд багдаж ин. Нэг хурууноос том байвал энэ пүүз чинь чамд томдож байна л гэсэн үг тийм. Тийм болохоор яг ингээд тааруулж аваараа. Хэрвээ таарахгүй
Багдсан бүүз авчих юм бол гүүжээ хавцад бидний хөл ингээ жоохон пимбидэг. Жоохон ингээ томордог гэсэн үг тий. Тэнгууд ингээ пүүзний уртал руу очиж хумс ингээ туулаад тэгээд энэ хөлийн хумснууд ингээ мултраад унцдаг тий. Тийм болохоор ингээ пүүз тулах нь аюу хэцүү. А томдчоор бас далбагнаад ерөөсөө гүүж болдоггүй тий. Ерөөсөө чи нөгөө нэг зорьсон хурдаараа гүүж чадахгүй гэсэн том пүүзтэй. Нэг юм байдаг. За өөр нэг чухал зүйл нь болохоор пүүзнийхээ үдээсийг тааруулж үдэх их чухал байдаг. Тийм байлээ тий. Хитрхи чанга үдчихээр ингээ подиум дарагдаад бүр ингээ аюулгүй хүндрүүлж өвдөд нөгөө замаа дуусгаж чадахгүй зогсоход хүрдэг байхгүй. Хитрхи сул болохоор гутал пүүз сугарж унахтай. Тийм болохоор ингээ яг марафон гүүгөөсөө өмнө нөгөө авсан пүүзээ хэд хэдэн удаа туршиж үзээд пүүзнийхээ үдээсийг нь ингээ ер нь соловтор үддээ шүү. Хангалттай соловтор үдчихвэл зүгээр байдаг. Тэгэхгүй хитрхи чанга үдчих юм бол тэгэл ер нь замаа дуусгаж чадахгүй подиум чинь өвдөөл зогсно гэсэн үг. Тий. За нэг ийм зүйлийг пүүзэн дээр бол зөвлөмөр байна. За хоол ундны хувьд болохоор одоо марафон болоход 2-7 хоногийн хугацаа дутуу байгаа. Энэ үед бол тамирчид гүүгчнэр бол маш өндөр ачаалттай ингэж явж байгаад яг энэ 2-7 хоногт бэлтгэлийнх нь одоо зай, давтамж их чинь ингэж жоохон багасч өгдөг. Яг энэ үед хүмүүс ингээд гүүгчнэр болохоор ингээд биеэ сэргээж яг марафондоо биеэ бэлдэж ингээд хоол ундны үед илүү шимт хижээ сайтай хоол тэр дундаа нүүрс усаар баялаг хоол идэж одоо биеэ нүүрс усаар цэнгэлдэг гэсэн үг. Бензинээ банкад үргэдэг гэсэн үг тийм. Тэгэхээр нүүрс усаар баялаг хоол ингээд энэ одоо 2-7 хоногийн хугацаанд иддэг. Жишээлбэл будааны зутан ч юм уу, дахианы махта будааны зутан ч юм уу тийм. Ийм одоо эслэгтэй хоол ч юм ингээд биеэ сэргээх ийм хоолнууд иддэг. Шүлтэй устаа тийм. Баян гүдэггүй одоо та зүгээр ингээд анх удаа орох гэж байгаа ч юм уу. Нэг их бэлтгэл хийдэггүй байсан бол нүүрс усыг идэх ёстой байна гэдээ идчихвэл бас жин чинь нэмэгдэж штэ. Тэгэхээр байнгын бэлтгэлтэй биш, илүүдэл жинтэй хүмүүс бол бас тэгж хамаагүй нүүрс ус идэж жингээ нэмэх хэрэггүй. Зүгээр л одоо анх удаа орох гэж байгаа хүн бол ялангуяа зүгээр л юу иддэг, өдөр тутамдаа юу иддэг рүү тэрийгээ идэж байгаа л тэгээл гүөх хэрэгтэй. Тусгаалж ингэж их юм идэх ерөөсөө шаардлагагүй. Жин нэмэгдэн тий. Тэр чинь бас нэг эрүүл мэндэ бодох ч байгаа, жингээ асгах байгаа нэг ийм зорилготой бол тэрнийх нь эсрэг болчих. Одоо ингээд олон сар 7 хоногийн бэлтгэлтэй байгаа юм хүмүүс байгаа шүү дээ. Жингээ асцсан, хэвийн жиндээ очсон, бэлтгэлийн нэлээ өндөр ачаал авсан ийм залуучууд, бүсгүүчүүд гүүгчд байгаа бол яг энэ 2-7 хоног бол ачаалаа бууруулдаг, биеэ сэргээдэг, шимтэй хоол иддэг, нүүрс усаар баялаг хоол иддэг ийм өдрүүд шүү. Ирж байгаа 2-7 хоног. Тий. Ийм хоол унд иддэг бол зөвлөн. Дээрээс нь бол яг гүйжих үед нэг тохиолддог эрсдэл бол шүрмэс татдаг. Яг гүйжих замын голд ингээд шилбэний арын шүрмэс татах, гуйны арын шүрмэс татах ийм асуудлууд гардаг. Энэ бол бидний амьдралын хэм маягтай холбоотой. Хэд хэдэн шалтгаантай. За дээр эхнээс нь хэлэх юм бол нойр дутуугаас болж болно. Хоол, шимт хижээлийн дутагдлаас болж бид нэр эрдэс электролит дутснаас болж шүрмэс татдаг. Тийм ээ. Тийм болохоор одоо энэ марафон хүртэх өдрүүдэд одоо сайн их дунтаж амрах тий шимтэй хоол идэх, үзэмний шүүс уух нөгөө банан идэх, за магний уух. За жишээлбэл бид нэр энэ Денг фармын магниг бол уудаг. Денг фармын энэ магний болохоор 300 та магний. Энэ болохоор 400 та. За энийг бол жишээлбэл хүн өдөрт 300 г магний авах хэрэгтэй юм билээ л дээ. Тэгээ 300 г-ийнхаа одоо эхнэр өтөл 400-ыг 2 хуваагаад уучтай. 200 гарна. Үлдсэн 100-г нь болохоор бусад хоол шимт хижээлээсээ авж байгаа гэж үздэг байхгүй. Тэгэхээр бас магний ихтчүүл бас сөрөг нөлөөтэй шүү дээ. Тэгэхээр ийм магний одоо уувал бидний бие дутагдaltaй эрдэсээ бас нөхөх ийм боломж байгаа. За тэгээ үзэмний шүүс уuna. Дээрээс нь бэлтгэлийнхээ үеэр ийм электролит уудаг. Одоо энэ жишээлбэл энэ электролит бол ингээд нэг дотроо нэг капсултай. Тэрийг 500 мл ийм усанд найруулад тэгээд бэлтгэлийнхээ үеэр жишээл энэ уусан жилийнхээ энэ сав руу энийг хийгээд биедээ авч явдаг байхгүй. Ийм том савтай ус барьж явах чинь хэцүү шүү дээ. Тийм болохоор ингээд ийм жижигхэн одоо савнд усаа
электролитээ хийж найруулад бүсэндээ хийгээд одоо энэ бүс байна тий. Энэ бүс хоёр давуу талтай. Нэгдүгээрт одоо энэ дотор ингээд ус, жели хэрэгтэй юмудаа ингээд хийчихнэ. Салфетктэй янз янзын юм гүйж явах үед хэрэг болно ш. Ингээд бүсэлчин. Хоёрдугаар энэ бөөрийн дөрвөлтийг бас хамгаалж өгдөг. Ийм давуу тал. Тэгэхээр дахиад нөгөө хоол шимт ижил толботой юм хэлэхэд одоо энэ ирж байгаа өдрүүдэд каль, магний гэх мэт эрдцүүдээ шалгуулад тэрийг дутуу байвал нөхөөрэй. Нөхдөг зүйл нь бол хоолоор гэвэл нөгөө үдний шүүс. Банан идэх. За нэмэлт хүнсийг үл ийм одоо магний ууж болно, электролиттэй усаа бэлтгэлийнхээ үеэр ууж болно тий. За ийм байна. За тэгээд юмыг яаж мэдхүү гэдэг. Жишээлбэл энэ давсалтай жамц давс. Тэгээд эндээс нэг ийм би ингээ бэлдсэн байж дээ. Эндээс нэг 2 3 жамц давс аваад энэ бүсэндээ хийждэг байхгүй. Тэгээ юмыг яаж энэ болохоор одоо жишээлбэл би 21 гүгч байгаа бол 5 км-ийн усны зэг дээр очиод нэг жоохон давс хүлгэж жагаад тэгээ үлдэгдлийг хайчаад усаа араас нь уучдаг байхгүй. Дахиад нэг давсаа 10 км-ийн усны цэг рүү дөхөж очиод жоохон давсаа хүлгэж жагаад тэгээд усаа уучдаг. За ингээ явахаар нөгөө нэг чөрмөс татах асуудал хамаагүй бага байдаг. Тий. Тэгэхгүй ингээд давс энэ эрдэс электролит дутчин гут яалчгүй замын гол чөрмөс тал ингээд зогссон гүүгчнэр марафоны зам зөндөө байдаг. Ялангуяа тэр өдөр хэрвээ цаг агаар хүүтэн бороотой салхитай хүүтэн өдөр тааруул тэгэл замаар нэг 30 гэдэн км зэглээ ширмэс татсан хүмүүс зогсчод байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүсийн гол шалтгаан тэр нойр дутуу хоол шимт хижээлэн дутцсан. Дээрээс нь эрдэс электролитэн дутцсан байдаг байхгүй. Тийм зүйлийг одоо анхааруул зүгээр гэж зөвлөмөр байна. Яг марафон болох өдөр ер нь хэдэн цагийн өмнө босч бие бэлтэх үү? Тэгээд юу бэлдэж байвал зүгээрээ тэр дээр та хэлж өгөөч. За марафоны өдөр бол мэдээж бидний одоо өссөн хүлээсэн хамгийн чухал өдөр шүү дээ тий. Тэгэхээр тэр өдөр ингээд тайван, амгалан бүх юм жин там болцсон байх нь маш чухал. Тийм болохоор за яг марафоны өглөө урд ороо гэхэд бүх юм чинь бэлэн болцсон байх хэрэгтэй. Тэгэхээр чеклист гаргах хэрэгтэй одооноос. За пүүзнээс эхлэе. За пүүз бэлэн, шорт бэлэн, подволох бэлэн. За үзмний шүүс. За энэ бүтэнсээ өдөр завхарж үзмний шүүсээ авъя. Үзмээ авъя тий. Үзмээ чанж ууя гэдэг ч юм. За юу авъя? Завхарж хэдэн килограмм юу авъя? Банан авъя гэдэг ч юм уу тий. За аптекаас энэ магний авах хэрэгтэй юм шүү дээ гэх. Ингээд ерөөсөө чеклист гаргачих. Маш урт чеклист гарна. За хэрвээ чеклистэн дээр дутуу юм хүн байх вэ гэвэл энэ гүдэг могийн номон дээр байгаа 159-өөс 168 дугаар нүүрэн дээр би ингээд марафонд бэлтгэхэд юу хэрэгтэй бүгдийг жагсаагаа бичсэн байна. За энэ чеклист гаргачих. За тэгээд энийгээ болохоор энэ ойрын 7 8 10 хоногийн дотор бүгдийг бэлт. За ингээд марафоны өмнөх орой болоход өөрт чинь нэг ч дутуу юм байх хэсгүй. Нэг ч дутуу юм байх хэсгүй. За тэгээд марафоны өглөө хэдэн цагт босох вэ? Юу идэх вэ гэж шүү дээ. За тэрнээс өмнө марафоны өмнөх орой хэдэн цагт унтах вэ гэдэг нь маш чухал. Марафоны өмнөх өдөр юу идэх вэ гэдэг чухал. За тэгэхээр яг өмнөх өдрийн хоол унднаас эхлүүл зүгээр ах гэж бодчих. Тэгэхээр өмнөх өдөр бол ер нь нүүрс усаар баялаг за одоо хэдэн километр гүйж байгаас үл хамааран ер нь нүүрс усаар баялаг хоол идвэл зүгээр. Бид нар бол жишээлбэл шпагати иддэг те эсвэл сайхан цовын идэж болно те. Хитрхи их махтай биш шүү за. Мах хариулах бага махаа гоё ингээд машин дэтсэн жижигэлцэн ийм байвал зүгээр. Тэгээд цовын идэж болно, шпагати идэж болно, хулууны зутан ч юм уу тий. За тэгээд яг урд орой нь болохоор ингээд будаага айгүй бяцартал нь буцалгаад будааны зутангаа бэлдээд гоё дахианы ийм маха ингээд зөөлөн болтол нь болгоод тий. Хулууны зутангаа бэлдээд ингээд урд орой нь ингээд одоо жилигээ хэдэн километр хэдийг уух уу гэдэг ингээд жилигээ бэлдсэн тийм ээ. За нөгөө электролитээр найруулаад бэлдсэн ингээд маргаашийн хувцс хонор бүх юм нь бэлэн. Тэгээд ингээд хувцс бүх юмныхаа зураг мургийг аваад стори энтрээ оруулаад тий. Ингээд оройны 17 19 20 цаг гэхэд бүх юм жинтан болоод унтахад бараг бэлэн болцсон байх хэвээр. За. 5 дахь орой одоо марафон чи хагасанд байгаа шүү дээ. Маргааш хүүхчээ 5 дахь орой шоудсан явж болохгүй шүү дээ. Тэгээд тийм тэр асуудлыг бүр ингээд мартах хэрэгтэй тий. 10 хоногийн өмнөөс эхлээд 14 хоногийн өмнөөс эхлээд мартах хэрэгтэй. За ингээд бүх юмаа нөгөө чеклистийнхаа дагуу бэлдсэн болвол
сайхан эрт унтж амар. Аха. Сайхан одоо оройтлоо ихэд 21 цагт орондоо ороо сайхан унтаад амрах хэрэгтэй. Аха. За тэгээд Улаанбаатар марафоны гараа өглөөний 10 цагт. За. 10 цагт гарна. Аха. Тэгэхээр би юу гэж зөвлөхөөр зэрэг танаа гэр хаана байгаа юм? Сүхбаатарын талбай руу очиход хэр хугацаа зарцуулах уу гэдгээ тооцоорой. За тэгээд Сүхбаатарын одоо тодорхой юм арайд үст чинь нөгөө машины хөдөлгөөнийг өглөө 6 цагаас хаачдаг учраас алхаж очино. Аха. Скутер унж очих хэрэгтэй болно. Тийм болохоор тэр бүх цаг хугацаагаа тооцоод Сүхбаатарын талбай дээр 9 цаг гэхэд оройтлоо гэхэд. Оройтлоо гэхэд 9 цаг гэхэд очсон байна гэж бодох хэрэгтэй. Аха. За тэхийн тулд би гэрээсээ хэдэн цагт гарах уу? Тэхийн тулд би хэдэн цагт босох уу гэдгээ тооцоороо гэсэн. За тэгэхээр би бол юу гэж зөвлөхөөр зэрэг өглөөний 6-7 гэхэд оройтлоо гэхэд 7 цаг, эрт гэхэд 6-5-6 цаг босоод тийм ээ. За 50 одоо бие бэлдээ цаахан хүндэрж авах хэрэгтэй. Тэ? Өглөө босоод ингээд усаа одоо ядаж нэг энэний 3-2 та тэнцэх хэмжээний ус өглөө босон гутаа уугаад тэгээд бие засаад тэ өглөөний цайгаа уугаад нөгөө будааны зутангаа доор аж 7 за бүр оройтлоо гэхэд 8 цагаас өмнө идсэн байх хэрэгтэй. За. Хоол ундаа идсэн байх хэрэгтэй тий. 2 цагийн өмнө гэсэн. Гараанд гарахаас 2 цагийн өмнө. Тэрнээс өмнө идвэл зүгээр. Аха. За ингээд хоол ундаа идчихлээ. Марафоны үедээ уух жили мэлигээ бэлдлээ. Хувц унар чинь бүх юмаа бэлдсэн. Гүүж дуусаад орж ирэх хувц унар чинь бэлэн. Гэр бүлээс чинь чамтай цуг хүн явах юм уу? Тэр хүнээс хэрэгээ цугтаа авч очиж штэ. Тэгээд нөгөө цүнхэндээ гүүж орж ирээд идэж уух юмнуудаа бэлдсэн нөгөө хүндээ үлдээн. За ингээд одоо 10 цагт гараа гаргах чагт 9 өнгөрөөд ер нь тамирчид ингээд биеийн халаалтаа хийгээд тэр Сүхбаатарын талбайг тойроод биеийн халааж. Тэгэхээр тэр хүмүүсийг очиод хар амрын гудамж тэр хоошо их сургуулийн гудамж руу ингээд тамирчид биеийн халааж идэг. Тэр дунд ороо биеийн халаа. Дор аж нэг 15-аас 20 минут цаахан зөөлхөн гүүгээ шогшоод нэг хөлс гоё чийхардэн шүү дээ. Хөлс чийхартал ингээ бие одоо хөсөө гартал ингээ бие халаагаад сонголтын дасгал хийгээд энэ нь ямар ач холбогдолтой вэ гэж бидний одоо тэр зөөлөн гүйлт хийж бие халааж яхад судас ингээ тэлж байгаа. Судас тэлээд нөгөө бие рүү одоо хурдтай гүөхөд бие рүү шаардлагатай цусыг ингээ бүх газар нь хүргэхэд одоо судас маань бэлэн болж байгаа. Тэгээ зүрх маань ингээд гоё ачаалаад ингээд тэр хүчил төрөгчийг ингээд зөөвөрлөхөд бэлэн болж байна гэсэн. За үе мөчөө халаа. Энэ нь болохоор одоо ингээд бүх сонголтын дасгал үе мөчөө халааснараа гүйж байгаа үед ирж байгаа тэр ачаалал булчин сунан агшин тэр үе мөчийн тэр хөдөлгөөнд тэр сонголтын дасгал маань бэлдэж одоо бие бэлдэж өгч байгаа гэсэн. За ингээд бие чинь гоё бэлэн боллоо. Ингээд одоо дахиад нэг 0 гарч авах хэрэгтэй тийм ээ. Гарахаас өмнө 0. Тэр яг одоо 0-ийн асуудал манай жоохон хүнд хэцүү байдаг. Тэгэхээр эртхэн 0-ийнхаа асуудлыг одоо шийдээд за тэгээд гараан дээр зогсно гэсэн. За гараан дээр зогсоход нэг чухал зүйлийг зөвлөж хэлмээр байд. Марафон бол аюул гоё юм. Тэр спортын баяр наадам. Тэгэхээр спорт гэдэг чинь өөрийн гэсэн зэрэг зандаатай байгаа шүү дээ. Тэгэхээр элит тамирчид бол хамгийн нүүрнийг нэг зогсдог. За тэрний араас ингээд дараагийн ингээд төвшний тамирчид ингээд ирэм дараагаараа зогсдог байхгүй. Манайхан болохоор нөгөө зурганд гарчих гээл, зургатаар гарчих гээл тэр гараан дээр болохоор камерт өртчих гээл ингээд мөрлөө урагшаа зүтгээл тийм ээ. Ингээд тэр элит тамирчдын урталт бараг очиж зогсоод ингээд идэх. Энэ болохоор нэг талаар ингээд айгүй тийм бүдүүлэг соёлгүй байгааг илэрлээ л дээ. Тэгэхээр бид нэр тэр олон жил бэлдсэн тэр одоо хөлс хүчээ гаргасан тэр тамирчдын хөлс хүч тэр юу бол бид нар хүндлэх ёстой. Зэрэг зандааг бол бид нар хүнддэх ёстой. Одоо үндэсний бөхтөрөө бид нар ингээл аврагынхаа өмнөр гараад дивэ шаваад идэггүй үстэй. Тэр шиг ингээд элит тамирчдынхаа урдуур ингээл мөрлөж орж ирээл 5 км-д гүйхчиж 42 км-ийн дунд давхиж орж ирээл те. Ийм одоо байдлыг битгий гаргаараа энэ бол их соёлгүй зүйл шүү. Тэгэх юм болохоор 42-ийн хамгийн эхлээ зогсно. 42-ийн нүүрний гинэд элит тамирчид, мэргэжлийн тамирчид. За ингээд дараа нь 21-ийн зогсно. 21-ийн элит тамирч зогсно тий. Ингээд 10-ийн зогсно. За ингээд 5-ийн зогсно. Тэгэхээр та хэдэн километрт гүйж байгаа? Яг тэр километрийнхаа тэр зайд орж зогсох нь аягүй чухал. Тэгээд сэтгэл зүй гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэр марафон болох өдрөөс өмнө нөгөө бүх чеклистээ гараад бүгдийг бэлдсэн хүн чинь орой тайван. Сайхан унтаад амарч. Өглөө эрт боссон хүн чинь цай ундаа ууссан хүн чинь юундаа яарах вэ? Юундаа сандрах вэ?
Маш гоё тайван байна. За ингээд гоё гараанд гарах тулж ирээгүй, эртхэн очсон, бие алалтаа хийжлээ, сунгалтаа хийжлээ, нойлоо ороод авчлаа. Ингээд гарааныхаа зурхаа дээр зогсож байгаа хүн одоо нэрээ зүрх нь ингээд догдлоо, савлаад, стрессэд байх ямар шаардлагагүй. Маш гоё тайван байна. Энэ их чухал. Тэгэхгүй ингээд тулгаж ирээл зүрхэн савлал одоо яана шээж амжсангүй, бааж амжсангүй, бие алалтаа хийсэнгүй ингэх юм бол таны амжилт тэгэл доош. Тийм болохоор ингээд гоё бэлтгэлтэй, сэтгэл зүй гэдэг чинь энэ багхгүй. Ингээд гоё тайван ингээд зогсож байгаа юм бол зүрхний ингээд пульс чинь айгүй гоё тайван бага байна. Ийм хүн бол гараанаасаа ингээд айгүй гоё жигд гараал тэгэл нөгөө яриадсэн жигд хурдаараа ингээд яваал замаа дуусгах юм бол супер. Маш гоё амжилттай болно гэсэн. Тэгэхээр ийм зүйлүүдийг яг гарааны өдөр бол би анхааруулж зөвлөмөр санагддаг. Би саяны юутай холбоод асууч юм. Одоо ингээд өмнөхөр нь ингээд сэтгэл зүгээ ингээд хамаг юм бэлтцэн 50 болохоор 50 гарч чадна гэдэг шүү дээ. Тэгээ би ингээд хувьдаа бодохдоо бид одоо ингээд бэлтгэл хийхдээ цэцэрлэг түрээлэнд ч юм уу ингээд төв цэнгэлтэд ингээд тойрч гүйж байгаа шүү дээ. Хоол гүйж байгаа ч гэсэн нэг замаараа л ингээд тойроод гүйгээд байгаа болохоор яг тэгж гүйжсэн сэтгэл зүгээрээ одоо бид ийм марафонд гүйж байгаа зам чаа илүү шулуун болохоор илүү хоолч юм шиг тийм мэдрэмж өгöd байхгүй. Тэгэхээр энэ үед сэтгэл зүгээ яаж зохицуулвал зүгээрээ яаж бэлдвэл ч юм уу. За тэгэхээр мэдээж тийм ялгаа гарна. Одоо хэдүүлээ чинь байнгын бэлтгэлээ бол ингээд ийм тойрог замаар хийж байгаа болохоор хол явснаа нэг төдийлөн анзаардаггүй тийм ингээд сэтгэл зүй илүү амархан юм шиг санагдаж шүү дээ. Тэгээд нөгөө маршрутаа арч пүү тэнэж өгнө гэл тийм хааваас амгалан ороод туул голын хөөгөөр тэр дугуун замаар яваад айгүй хол санагдаж байгаа. Яг марафоны өдөр нэг юм гоё юм нь юу байдаг вэ зэрэг чамаас гадна хэдэн мянган хүн гүйж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн уур амьсгал их гоё нөлөөлнө. Дээрээс одоо манай Улаанбаатарчууд маань энэ марафоны соёлоо бас ойлгодог болж байна те. Ингээд замын хажууд хөгжин дэмжигчтэй маш гоё. Ингээд зогсчод амжилт хүсье гэсэн юм хөгжин дэмжигчнэр хотын гудамжаар дүүрэн байдаг те. Тэгэхээр хөгжин дэмжигчдийн тэр одоо баяр хүргэж байгаа, алга тасч байгаа бас нөгөө Улаанбаатар марафонд ажилладаг сайн дурын манай хүүхдүүд залуучууд байдаг те. Сайн дурын залуучууд маань бас ингээд хүмүүсийн сэтгэл зүйн хувьд нэлээд хэцүү байдаг ийм цэгүүд дээр зогсч бас баяр хүргэж уухаалан дэмждэг. Тэгэхээр тэр бол та бүхний сэтгэл зүйд их дэм болно. Нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор яадаг вэ хэрэг зэрэг нөгөө цагтаагаа ажиллана. Тэгээд 5 км тутамд ийм цэгүүд байгаа. За тэнд болохоор эмнэлгийн тусламжийн цэг байгаа, 0 байгаа, зөөврийн 0 байгаа. За усны цэг байгаа, тамирчдын тэжээлийн цэг байгаа тийм. Тэгэхээр тэргээр бас баримжаалаад явбал зүгээр. За одоо 5 явчвал жилигээ уушгүй, 5 явчингууд усаа уушгүй гэдэг тийм. Иймэрхүү сэтгэл зүг бас дотроо хийчихвэл зүгээр. За жишээлбэл Нарантуулын урдуур явсаар хагаад яг тэр амгалангийн Дүнжин гарын уртлын зам руу ордог фризер байгаа. Яг тэрэн дээр эхний 5 км-ийн цэг байгаа. За тэгэл Нарантуулын урдуур явж байгаа. За тэр фризерээр гарахад 5 км болно шүү. Тэнд усны цэг байгаа шүү гэдэг ч юм уу тийм. За ингээ урагшаа Дүнжин гарын уртлын зам дээр орчвол за одоо цаашаа амгалангийн нөгөө дугууны замын үзүүр дээр очих юм бол 10 км болчихно шүү гэдэг ч юм уу тийм. Дахиад цэг байгаа. Цэг байгаа гэх. Тэрийгэ бодох юм бол бас их зүгээр. Тэгээ урд чинь нэг хүн явж байгаа, ард чинь зөндөө олон хүмүүс явж байгаа тийм. Тэгэхээр уртлын хүнээ гүйцэх гэж яарах хэрэггүй. Ерөөсөө л өөрийнхөө нөгөө бэлдсэн хурдаараа л явбал зүгээр. Манай 10 км-ийнх нь бол тэр нүхэн гарцаар гараад Дүнжин гарын зам руу орчингуудаа баруун гар руугаа эргээд Дүнжин гарын худалдааны төвөөр явж байгаа шүү дээ. Тэгээд урагшаа цэцэрлэг хүрээлэнгийн арын замаар яваад хаан уулын ийм арт дээр ирчингуудаа тэндээсээ шууд чигээрээ гүүр даваад Сүхбаатарын талбаар руу ирж байгаа тийм. Тэгэхээр 10 км-т явж байгаа хүмүүс бол яг тэр Дүнжин гарын энтлийн нүхэн гарцсан дээр усаа уучаал тэгэл явсаар агаал яг дахиад нэг 5 км л явна гэсэн үг тийм. Тэгэхээр тийм сэтгэл зүгээр явбал зүгээр байх гэж бодож байна. Тий. За дээрэс нь ялангуяа 21-42 км бол бас нэлээд хол зай тийм. Энэ хол зайд явж байгаа үед гүйчнэр зориулсан хэд хэдэн юм чухал зөвлөгөөнүүдийг бас хэлье. Энэ одоо теп наалт гэж байдаг. Теп наалт. Монголд байгаа спорт барааны дэлгүүрүүдээр байгаа. Одоо жишээл миний авсан теп бол ийм теп байна. Энэ тепэн дээр болохоор дотор нь ийм гарын авлага байдаг. Одоо яаж тепээ наах вэ? Ийм өвдөгний, нурууны, хүзүү мөрний
одоо юунуудаа нааж болох. наалтаа яаж наах вэ гэдэг ийм заавар байгаа. За. Тэгэхээр энэ зааврын дагуу энэ теп наалтыг марафоны өмнөх орой наадсан шүү. Одоо 24-нд гүйлттэй шүү дээ. Тэгэхээр өмнөх орой. За. Одоо оронд орохоос өмнө наад. За ингээд наахтаа хардаа манайхаа энэ үзүүрийг ингээд хайчаар мүлийлгөрөө. Яг энийг ингээд наалтын салгахгүй тул юм байна тийм. Наалтын салгахгүй энэ үзүүрийг ингээд мүлийлгөөд. За тэгээд яг энэ дээр байгаа энэ зааврын дагуу өвдгөө ингэж хамгаал. Энэ болохоор өвдөг гимтсэн хүн наагаад байгаа юм биш. Зүгээр өвдгөнд ирж байгаа ачааллыг бууруулах зорилгоор урдсан сэргийлэх зорилгоор нааж байгаа. Тэр одоо бид нар ингээд тамирчдаг ч юм уу, гүйж байгаа хүмүүсийг барилдаж байгаа хүмүүсийг энийг наацсан байгааг харуул гимтчээд энийг наагаад байгаа биш. Би бол тэгжлээ халаа. Үгүй энэ болохоор урдсан сэргийлж байгаа. Тэгээ өвдгөнийхөө ачааллыг ингэж бууруулж урдсан сэргийлэх зорилготой энийг наадын шүү. Тийм болохоор та хөл гарчин зүгээр ч гэсэн теп наалт наачих юм бол хөл гарчин гимтж бэртгэхээс сэргийлж. Би хаана наавал зүгээр гэвэл өвдгөндөө наавал зүгээр. Ахилийн шүрмэсэн дээр наавал зүгээр. Ийм хоёр газар дор хаяж наавал зүгээр. За тэгэхээр дахиад хэлэхэд өмнөх орой наах нь шүү. Тэгээ наачаад унтчихаар өглөө энэ бүр айгүй сайн наалтцсан байдаг. Тэгээ салахгүй биш үү тийм. Салахгүй. Тэгэхээр тийм аа. За энийг ашиглаад бас нэг хийх зүйл нь болохоор эндээс нэг ийм хэрчмийг аваад хүүсэн дээрээ наачих. Хүүсээ хөнгөр битүүлнэ гэсэн. Хөвөн чихж жагаад наанаас нь энийгээр наачих. Би эхэндээ мэдхгүй скотч нааж үзсэн байхгүй. Тэгэнгүүт нэг бие алалт хийж идэх нэг скотч хөлсөнд нороод хуураад унцдаг юм гэл. А энэ бол салахгүй. Өмнөх орой хөлрөөгүй байгаа дээрээ хөвөн энэ лугоо хөвөн чихж жагаад яг энэ хэсэг дээр иймэрхүү наажхтал болно. Энэ ямар ач холбогдолтой хөр зэрэг нэг гүйж явах үед гиз хямардаг шүү дээ. Нэг өөдөөс нэг жоохон салхилах ч юм уу нэг цаг агаар нэг жоохон өөрчлөлт явангууд ингээд хөлөрцөн бие рүү салхи хүлээн гууд гиз хямраад ингээд базлаад эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр хүүсээ энэгээр наачаад тийм асуудал. Цаг агаарын тэр нөхцөлийг бол дахаа биш тий. Тэгэхээр энэ тийм ач холбогдолтой байдаг шүү. Хоёрдугаарт нь болохоор манай ирчүүд бүсгүүчүүдээ яадаг юм мэдэхгүй байна. Ирчүүд бол одоо энэ подолох биш үү те ингээд олон километр гүйхээр ингээд үрэлтэн гууд энэ хөхний толгой ингээд бүр амар үргэлдчихдэг байхгүй. Тийм болохоор энээс бас нэг хэрчмийг хөхний толгой дээр наачих. Тэгэх юм бол энэ хөхний толгой холгодохгүй энэ их чухал ач холбогдолтой байдаг. За дээрэс нь дараагийн нууц зөвлөгөө гэх юм уу? Одоо гүйгч нарын олон жил гүйсэн гүйгч нарын хэрэгжүүлдэг зүйл важлын. За энэ важлын ямар хэрэгтэй вэ зэрэг тэр өдрийн цаг агаар хүүтэн байж болно, бороотой байж болно тий. Тэгэхээр бид нар ингээд шорттой гүйж байгаа үед болохоор энэ биеийн ил гарсан хэсгүүдээ теп наалтаа наасны дараа шүү. За. Одоо тепээ өмнөх орой наад шүү дээ. Важлиныг бол өглөө түрхнэ. За. Өглөө боссон хойноо цай магаа уух гээл ингээд нэг чөлөөтэй байж их үедээ ингээд хөл гарандаа түрх юм уу? Хөл гараа тий. Одоо ил гарсан бүх хэсгүүдээ түрх чинь. Энэ ямар ач холбогдолтой вэ зэрэг нэгдүгээр биеийн дээр нэг ийм үл үзэгдэх ийм давхраа үүсгэж байгаа. Одоо ингээд энэ хэсгүүдээ ингэж энэ сууг цайв тий. Тэгээд ил гарсан хэсгүүдээ бүгдийг түрхнэ. За тэгэхээр нэгдүгээр дааруулахгүй байх зорилготой. Тийм үү. Тий. Хоёрдугаарт борооноос ингэж бас хүүтнээс хамгаалах зорилготой. Гуравдугаарт холгох. Одоо энэ подологтой ч бай, подологгүй ч бай ингээд хувцсан ингээд олон километр гүйгээд эхлэхээр ингээд энэгээр нэг улаан ялга болчихдог байхгүй. Дээрээс энэ цавь холгодог хүмүүс нь гуйн ингээд холгодог хүмүүс нь тийм. Тэд нар бол ингээд важлын маш сайн зузаан ингээд төрчих юм бол ерөөсөө холохгүй. Тэгэхээр энэ важлыг заавал өглөө нь марафоны өглөө түрхээрээ. Маш хэрэгтэй юм байна шүү дээ. За өөр чинь юу байдаг вүлээ? Тэр юу байсан бэ? Аль. Энэ болохоор ийм үе мөч халаадаг ийм тос байдаг байхгүй юу? Ингээд гаата. За. Тэгэхээр яг одоо нөгөө бие халаалт хийгээд марафон гарахаас өмнө бие халаалт хийчээд тэгээд ялангуяа хүүтэн өдөрт харуул энэ айгүй нэмэртэй байдаг. Яг ингээд өвдөг энэ үе мөчөндөө ингээд энэс гар дээрээ хийж байгаа л ингээд бүрхэд үргэж штэ тий. Тэгэн гут ингээд айгүй гой ингээд халаагаад өгчдөг байхгүй юу? Гаата болохоор. Тий. Тэгэхээр энэний нэг юу нь болохоор ингээд юу яаж явах вэ те? Гараараа ингэж түрхчээд нүдэндээ хүрэх юм бол баларсан юм бол. Тийм болохоор энэ нүдэндээ ерөөсөө ойртож болохгүй шүү те. Гар өвдөг. Тий, айгүй гаатаа учраас нүд харж чадахгүй юм асуудал үүснэ. За дээрэс нь бид нартай ч бай, наргүй ч бай, нарны тос маш чухал. Биеийнхээ ил гаргасан хэсгүүдэд бид нарны тэр хитайгаан туяанаас бас хордлогонд орох эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр нүрээ ил гарсан хэсгээ за ингээд юу гар нүүрэндээ ингээд нарны тос маш сайн түрхэх хэрэгтэй. За
хамаг нууц жороо хэлж байна. Эднэр бол би спонсор аваагүй шүү зүгээр яг үнэхээр хэрэгэлдэг юмудад хүмүүстэй хэлж байна. За дээрэс нь нүдний шил. Нүдний шил хоёр ашиг бүгдэлтэй. Нэгдүгээр энэ нарны хит ягаан туяанаас бидний нүдийг хамгаалж байгаа. Хоёрдугаар салхинаас нүдийг хамгаалж байгаа. Тэгэхээр манай гүүгчнэр бол аюу гоё юм төрөл бүрийн ганган нүдний шил зүүдэг. Энэ болохоор гангарааны ач холбогдолтой. Зурган дээр маш гоё гарна. За нарнаас хамгаална бид нар ингээд тэр олон цаг километр тэр наранд ингээд үрчигээ яваад байгаа бол нүдний энэ хоёр тал ингээд тэр жигээр үрчгэр болно шүү дээ. За дээрэс нь нүдээ одоо салхинаас хамгаалж байгаа. Нарны хит ягаан туяанаас хамгаалж байгаа. Тэгэхээр энэ нүдний шил их чухал шүү. За гих мэтлэн энд бичигдсэн харуулж байгаа болон бусад ийм нарийн ширүүдэд гүдэг могийн номон дээр байгаа. Энийг аваад уншвал зөвхөн энэ удаагийн марафон биш ер нь цаашдаа ч гэсэн тэмцээн оролцоно. Би хүртэл за юу илээ одоо нөгөөхөөсөө дутуу хөлтөнд юу байх вэ гэдэг ингээ хараа. Өө тийштэй гээд ингээ хардаг. За ийм байна. Бас нэг асуулт байгаа нэг бид ингээ марафон гүхэд пэсэ жигд байр ерөө гараанасаа бариа өртлөөл жигдгүүл гэдэг штэ. Тэгээ бид ингээ бэлдэх явцад яа харахгүй л хинээ сая явж байгаа л төгсгөл рүүгээ ингээ түчмуудаад ингээ пэс унаад эхэлдэг штэ. Тэгээ энийг одоо яаж зохицуулбал зүгээр байдаг юм бол. За тэгэхээр яг энэ бол одоо шинэ гүүгчнэрт тулгардаг нэг тийм асуудал. Туршлагатай гүүгчнэр бол энэ бэлтгэлийнхээ явцад үүнийг ингээ нэлээд сайн зохицуулаад сурцсан. Хурдаа ингээд эхнээсээ авахулаа 42 км-ийн турш яг нэгэн жигд хүч нөөцөө хуваарлаа сурцсан байдаг. За энд бол хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн чухал хүчин зүйл нь бол жели. За энэ талаар би хэлж өгье. За энэ бол орц найрлагыг нь хэрвээ харах юм бол энэ Японы бүтээгдэхүүн энэ желийг орц найрлагыг харах юм бол 180 одоо грамм юу нүүрс ус агуулсан байна. Тэгэхээр энэний одоо түүхийн эдэн талах хийхэд улаан бодаагаар хийдэг дээ. Энэ дотор ямар нүүрс ус байна гэхээр зэрэг усан үзмээр хийсэн нүүрс ус гэсэн. За тэгэхээр энэ жели ямар ач холбогдолтой гэхээр зэрэг бид нар нөгөө сая би хоол ундан дээр хэлсэн шүү дээ. Одоо ингээд марафон хүртэл 14 хоног байна. Нүүрс усаар баялаг хоол идээрэй гэсэн тий. Марафоны өмнөх өдөр цовин, шпагати идээрэй, өглөө ч гэсэн будааны зутаа идээрэй гэдэг шүү дээ. Энэ болохоор бидний бие махбодоо илгээ булчингаа нүүрс усаар цэнгэлж байгаа гэсэн үг. Нөөцлөд байна. Нөөцлж чинь. За хэдүүлээ өөрийнхөө булчин одоо энэ гэж үзье л да. Тэгмээд энэ булчин сав гэж үзвэл энэ саваа дүүртэл нүүрс усаар цэнгэлж байгаа гэсэн үг. Хоолоороо. За энэ цэнгэлсэн нүүрс ус чинь марафонд гараад гүүгээд эхэллээ. Дундарна. За ингээд ийм дүүрэн сав байсан бол гүүгээд ирэнгууд ингээд дундарна. Хэрвээ явж дундаа нэмэлт нүүрс ус авахгүй бол ингээл сав нь хоосроод дуусна. Тэгэл ядраад байгаа. Тий. Тэгэхээр үндсэндээ бол тэр ядраад ингээд эхэндээ лаг явж байгаа сүүл рүүгээ хурд унаад байгаа чинь бие чинь шатхангүй болж байна л гэсэн үг. Машинаар бол шатхан байхгүй. Тэгэхээр булчинд байгаа нөгөө илгэн торивлогдсон нөгөө глюкогены нөөц ингээд шахагдаад дуусч байна л гэсэн үг. Тийм болохоор одоо ингээд маш сайн одоо явлаа гэхэд одоо тэр 30 км гараад хүмүүс хан мөргөөд ингээд явж чадхаа боллоо гэдэг байгаа чинь нөгөө биедээ хоримтлуулсан нүүрс усаа бүрэн шахаад тэгээ ямар ч явах боломжгүй болоод дуусч байгаа гэсэн. Тамирчид болохоор нөгөө усны цэг дээрээс желийг авч чадаагүй болохоор тэгээ дуусчдаг байхгүй. Тийм болохоор энэ желийг одоо марафонд гүөхээс өмнө ингээд туршиж үзэх хэрэгтэй. Өөрт чинь тохирж ийнө тохирохгүй байна. Хэрвээ тохирж байвал гараанд гарахаас өмнө би яаж хэрэгэлдэг вэ гэж. Жишээлбэл би 21 км гүэхдээ энийг хоёрыг хэрэгэлдэг байхгүй. За хоёр ийм савыг. Хоёр ийм савыг. За яг одоо бие алалтай хийж дуусчаад энэний 2-1-ийг уудаг. За тэгээд 2-1-ийг ингээ бүсэндээ нуруундаа ингээ хийчихнэ гэсэн. Гарахаас өмнө гараандаа гарахаас өмнө нуруундаа хийчихнэ гэсэн. За тэгээд яг 5 км-ээр очингуудаа энэнийхээ үлдсэн талыг нь уучдаг. За дахиад нэг шинийг 10 км-ийн цэг дээр нөгөө тавьсан байдаг гэсэн. Тэндээс аваад нөгөө ширээн дээр очиж гүйж өнгөрөхдөө энийгээ шүүрж авлаа 10 км дээр дахиад талыг нуу. За үлдсэн талаа эндээ ингээ хийчихнэ. Тэгээ 15 км дээр очиж энийхээ үлдсэн талыг уучна. Тэгээд энийгээ уулаа араас нь нөгөө усны зэг дээрээс усаа аваад уулаа. Ингээд явчихаар нөгөө бие торимтлогдсон нүүрс ус чинь ингээд дундраад иржээтэл энийг уучингууд буцаад ингээд банк чинь дүүрчихэж шít. Дахиад дараагийн 5 руу явж итэл ингээд дундарж шít. Нөгөө дахиад уучингууд банк чинь ингээд дүүрээд ингээд яваад нэсэг баг. Тэгэхээр чи нөгөө гараанаас
гарсан хурдаа жигд хадгалсаар хагаад 21 ч юм уу 42 ч юм уу гүг тэр нөхцөл чинь бүрдэж байгаа гэсэн. Тэгэхээр нүүрс усаа нөхөжл явах хэрэгтэй, заашгүй нөхөх хэрэгтэй гэсэн үг юм байна шүү дээ. Тийм ач холбогдолтой. Барианд орсныхаа дараа нөгөө яаралтай ер нь хувцас сольж өмсөөрэй гэсэн шүү дээ. Тэрнээс гадна барианд орсныхаа дараа ер нь заашгүй юм хийгээрэй гэдэг зөвлөгөө өгвөл. Тэгэхээр бид нэр 5, 10, 21, 42 хэдэн километрч гүйсэн бай. Хүн болгоны үед тэр бол маш том ялалт шүү дээ, тийм ээ. Өөрийгөө ялан дийлж зорьсон зайгаа дуусгах гэдэг бол маш гайхамшигтай. Тийм болохоор яг тэр Улаанбаатар марафон 2025 гэсэн хаалганы доор гоё дурсгалын зураг даруулаарай. Тий. Тэгээд дараа нь хураа хувцас солих хэрэгтэй. Тэгээ хэдэн километрд гүйснээс үл хамааран бидний бие махбод бол маш их ачаал авсан байгаа. Тий. Тэгэхээр ачаалсан бие махбодыг буцаагаад нөхөн сэргээх, нөхөн төлжүүлэх шаардлагатай. Тэгэхээр яг энэ марафонд гүйсний дараа хүний бие махбодод юу болдог вэ гэдэг ингээ Google дээр үзвэл маш олон юмнууд байж байгаа. Тэгэхээр бид нэр сэтгэл зүйн хувьд тэр бие махбодын хувьд тэр авсан стрессийг буцаагаад сэргээхэд хэд хэдэн зүйл хүчин зүйл чухал. Гэхдээ яг тэр орж исэн соош эхний 30 минутанд уургаар баяжуулсан хоол хүнс идэх нь чухал. Түрүүн би гүйжих явцад нүүрс ус чухал гэж хэлсэн шүү дээ. Гүйд дуусны дараа уураг чухал. Уураг чухал. Уураг маань яадаг вэ зэрэг бидний тэр нөгөө ачаал авсан, сэмэрсэн, бэрхтсэн одоо яадын тэр булчин буцаагаа сэргээх түүхээ идэх нөхгүй. Булчин сэргээх түүхээ. Тэгэхээр 30 минутанд багтаагаад одоо сайхан махта шөлтөө хоол унд идэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр зургаа даруулаад хувцас солиод тэгээ хоолны газар очиод хоолоо захиалаад идэх гэсээрээ л нөгөө 30 минут чинь өнгөрчин шүү дээ. Тэгэхээр тэрийг хэмнэхийн тулд энэ би бол яадаг үр зэрэг энэ жилийн протеин шүү дээ. Ийм протеинийг шууд нөгөө хоороо хувцастайгаа цүнхэндээ ээждэг байхгүй. Тэгэл энэ бол жишээлбэл хэдэн грамм гэж байна. 5 грамм уураг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ жилийг оржингуудаа хувцаа цүнхтэй хувцаа авангууд энийг төрүүлээ уучдаг байхгүй. Тэгэнгუут нөгөө миний бие шаардлагатайгаа уургийг 30 минутын дотор би авчиж штэ тий. За тэгээд хувцас солиод тэгээ одоо ойрхон хоолны газар ороод баяраа тэмдэглээ тий. Сайхан жилтэй устай хоолнд идээд ингүүл зүгээр. За тэгээд мэдээж тэр марафоны өдөр тэнд гой сайхан найз нөхөд хамт олонтойгоо зург өргөө дараалаад ингээд үнжээд тэгээд аль болох сайхан унтаж амруул зүгээр. Сайхан давстаа баанд хөвтөж олно. Сүүлийн үед нөгөө баандаа хийдэг магний гарцсан байгаа. Магний одоо гадуур зарагдаж байгаа тий. Баандаа магний хийгээд юм уу давс хийгээд тэгээд тэр баанд 20 минут хөвтөх юм бол их гоё би амардаг. Булчингаас болж амардаг гэсэн. Тэгээ хүмүүс болохоор ингээл одоо P1 гэдэг яг үнэндээ би одоо 5 6 жил гүйж мэрэгжлийн тамирчид одоо энэ тогтмол бэлтгэл хийдэг хүмүүс бол гэж P уугаад байдаггүй л дээ. Булчингаас уулахтай болохоор сайхан хоол иддэг үнэндээ. Маш хоол иддэг, сайхан унтаж амардаг. Тий. Яг хуу сонирхогч ийм гүйгчнэр би ч гэсэн эхэндээ бол булчингаас болж ийн гэж ганц хоёр лаз пи уудаг л байсан. Сүүлийн үед бол сүүлийн 4 5 жил бол уух ер нь тэгж пи уудаггүй. Тэгэхээр тэр бол хүний тухайн хүний сонголт ууж болно. Тэр бол тэр хүний сонголтын асуудал. Тий. За тийм байна. Нөгөө гүйлтэнд гүөхөр одоо бидэд бол ингээ 21 км-д бэлдэж байгаа ингээд бидэд туулсан замаа мэдэх боломжтой, ямар хугацаанд тууснаа мэдэх боломжтой байгаад байгаа шүү дээ. Тийм чипээр. Тэгэнгუთ 5-10 км-ийнхэнд бол тийм чип гэж байхгүй гэж ойлгосон. Тэгэхээр тэр хүмүүс маань замаа цагаа юу нь яаж хэмжих вэ? Тэгээ ер нь бол гүйж байгаа хүмүүс бол өөрийнхөө гүйсэн зай, хурд энтрийг бол хэмжих нь маш чухал тийм. Тэгэхээр би хүмүүст юу гэж зөвлөх үү зэрэг спорт аппликейшнуудыг татаж аваарай тий. Ер нь бол гүйдэг хүмүүсийн хамгийн түгээмэл ашигладаг аппликейшн Strava гэдэг аппликейшн байна. Strava. Доор ингээд тайтлыг оруулчих тий. Strava гэдэг. Мөн Nike Running Club гэдэг аппликейшн байгаа. Adidas-ын аппликейшн байгаа тий. Төрөл бүрийн аппликейшн байгаа. Ер нь бол Монгол гүйгч нарын хамгийн ашигладаг нь Strava. За тэгэхээр бугуун цаггүй, зориултын спорт цаггүй хүмүүс бол утсан дээрээ Strava аппликейшн татаж авчих. Тэгээд яг нөгөө гараанд гарахтаа яг нөгөө Strava аппликейшнийг эхлүүлэхэд бэлдэж байгаа л гарангуу шүүл үлэн гот энийг ажиллуулаад гүйж орж ирээд энийг мартлах унтраа хатгалаад авчна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр заавал тэр нөгөө чипхүү өөрийнхөө хаагур яаж гүйсэн, хэдэн минут гүйсэн, ямар хурдтай гүйснээ мэдэх боломжтой тийм ээ. Тэгэхээр гар утсан дээр Strava аппликейшн татаад авч болно.
Бугуун цагаараа ухаалаг цагтаа хүмүүс бол бугуун цаган дээр хэмжээ тэрийгэ бас Strava аппликейшн руу холбогч болдог. Тий. Тэгээд явбал зүгээр 42 21 км-ийн бол Ингрийн номер тэгээ бугуу юм уу эсвэл гутландаа хийдэг тийм чип цаанаас зохион байгуулсан өгж байгаа юм байна лээ тий. Тэгэхээр тэрийгээрээ бас гүйлтээ хэмжих боломжтой. Тэгэхээр заавал тэрэнд 100% найдахгүйгээр өөрийнхөө цагийг юм уу утсыг авч яваад бас хэмжижүүл зүгээр. Тэгэхээр тэр олон километрийн турш утсаа хаанаа хийж авч явах вэ гэх карманд хийхээр аюу хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо та бүхний спорт гадуур зарагдаж байгаа дэлгүүр байгаа. Айран гэдэг гүйлтийн дэлгүүр байдаг. Ийм дэлгүүрүүд дээр ийм бүс байдаг. Энэ бол дотроо ингээ карматай. Тэгээд энэ бүсэнд бол түрүүний ярьж байгаа одоо энэ желигээ хийчих болно. Гар утсаа хийчих болно тийм ээ. Ингээд ийм ойр зүрийн юмнуудаа хийчдэг байхгүй. Тэгээд энийгээ бүсэлчээр ийм жижиг сажиг юмнууд ингээд санжигнаал тий ингээд далбагнаад байхгүй авч явахад аюу амар байдаг. Хоёрдугаарт ингээд бөөр нурууг ингээд гоё бариад өгчдөг учраас бас ингээд оргилт байгаа ач тустай байдаг тий. Бас нэг асуулт байна. Одоо ингээд бид нар ингэдэг штэ би бол шинэ ингээд гүүх дуртай болохоор ингээд марафон гээл болгохын цохигдохын мэдэнгуутаа ингээд очиж бүртгүүлээл гүйцдэг. Тэгээ жилдээ нэг юм уу хоёр удаа гүйцдэг. Тэгээ уг нь үргэлжлүүлээ дахиад гүйх юмсан хөвшил болох юмсан гэж бодсон ч гэсэн ер нь бол хийж чадахгүй. Дахиад нэг мэтгэл дараа жилийн марафон болоод заа нэг гүйчийгээл гүйгээд байдаг. Ихэнх хүмүүс ер нь тийм байдаг байх гэж бодож байна. Яаж ер нь гүйлтээ хөвшил болгоол зүгээр юм болоо. Харин тэг яг тийм асуудал их төвөмөл байдаг. Одоо би ингээ гүйлттэй нөхрлөөд одоо анх марафонд яг өөрчлөгч нь ингээд анх марафонд гүйж үзсэн 10 жил яг ингээ гүйлттэй тууштай нөхрлөөд нэг 5 жил гаруй хугацаа өнгөрж ийн л та. Тэгээд ингээ жилээс жил хүн ингээ юм сураал байдаг шүү дээ. Тэгээ одоо миний ингээд мэдж байгаагаар ингээд юу яд юм бэ? Манай Улаанбаатар хотын марафон шиг дэлхий дээр жилд 800 гаруй марафон болд юм байна. 800 гаруй марафон уу? За тэр марафонуудаас жишээлбэл хамгийн том их 7 марафон гэж байна. За Лондон байна, Токио байна, Берлин байна, Америкийн 3 хот байна. Бостон, Чикаго, Нью-Йорк гэдэг. За энэ жилээс Сидней нэмэгдэж байгаа. За ийм 7 марафон яг манай Улаанбаатар хотын марафон гэдэг шиг яг тэр том хотуудын нэрэмжит марафон байх нь шүү дээ. Яагаад тэр их 7 гэж байгаа зэрэг тэр марафонуудад 50,000 хүн 42 км гүйж байгаа байхгүй юу? 50,000 хүн шүү дээ. Тэгээ бодолтой. Тэгэхэд манай Улаанбаатар марафонд нэг 100-аас 200 хүн 42 гүйж байгаа. Бусд нь бол нөгөө 21 ч юм уу өөрөө бага зайд гүйж шүү дээ. Тэгээ дөнгөж саяхан хэдхэн хоногийн өмнө дараа жилийн Лондон марафонд 1,100,000 хүн оролцъё гэж хүсэлтээ гаргасан гэж байгаа. Дэлхийн өнцөг болон бүрээс. Тэгээ тэр 1,100,000 оролцъё гэж хүсэлт гаргасан бүртгүүлсэн хүмүүсийн хэдэн өв нь гүйнэ гэж бодож байна. 5-6 өв л гүйнэ. Тийм. Тий, ерөөсөө 50-60,000 хүн л гүйх байхгүй тэр марафонод. За тэгэхээр юу гэхээр зэрэг дэлхийд дахинд энэ гүйлт гэдэг чинь ямар ач холбогдолтой вэ гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөөд. Тэгээд ингээд одоо хотын нэрэмжт, улсын нэрэмжт ийм том марафонуудыг зохион байгуулдаг болоод тэр нь ингээд бүр ингээд тухайн улс орных нь хотынх нь маш том соёл, амьдралын хэв маяг нь болоод ингээд төлөвшөөд явж байна л та. Тэгэхээр бид Улаанбаатарчууд бид нэгэн тал ийм сойрон амьдралтай, хотын амьдралтай амьдарж байгаа юм чинь бид яг тэр дэлхийн жишгийн дагуу энэ гүйлт гэдэг зүйлийг энэ хотын амьдралынхаа нэг хэв маяг руу яалтчгүй оруулж ирэх хэрэгтэй байна. Тийм. Тэхийн тулд бид нар би энэ гүдэг могийн номороо одоо хүмүүс зөвлөдөг. Юу гэхээр зэрэг гүүнэхээр тийм аахилж угалтлаа ихгүйгээд хурдан гүйх тухай биш. Хэдэн 10 км гүйгээд байх тухай биш. Эрүүл мэндийн гүйлт гэж байдаг. Тэр нь бол ердөө 7 хоногт 3 удаа нэг удаадаа 20-с 30 минут 40 минут гүйхийг л хэлээд байгаа. Ийм хөвчлөлтэй болчих юм бол бид нөгөө илүүдэлжин хөдөлгөөний дутагдал энэ асуудлаас ангижрах юм боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэж хүмүүст хэлдэгээр зэрэг 7 хоногийн одоо миний хөвшүүлсэн арга бол 7 хоногийн 2 дахь 4 дахь хагасаа бүтэн санд гүйхэд цаг гаргадаг. Бусад өдөр нь гүйдэггүй. Тэгээд одоо 2 дахь өдрийн өглөө өмнөхөөсөө нэг 30 минутын өмнө босоод гэрийнхээ ойролцоо нэг 20-30 минут гараа шогшчихдээ. 4 дахь өдөр нэг адилхан. Амралтын өдөр болохоор арай олон минутаар гүйдэг тий. Тэгэхээр ийм хөвшлийг л бий болгоцвол зүгээр байдаг. Яг үүндээ одоо манай статистикийн хорооноос гаргасан
мөн эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо судалгаагаар болохоор Монголын одоо 3 хүн тутмын 2 нь илүүдэл жинтэй байна гэж байна. Тэгэхээр энэ бол бидний хувьд болохоор хөдөлгөөний дутагдaltaй байгаад байна гэдгийг нь бол илэрэл байгаа даа. Тэгэхээр байнга фитнес мөнгө төлөөд яваад байх хэцүү. Ингээд тусгай орчин нөхцөл шаардаад байдаг. За тэгэхээр одоо ард иргэдээ ингээд гүйдэг хөвчлөлтэй болгоход гүүгээд ингээд амтанд нь орцсон гүйлтэй ач тусыг ойлгоцсон маш олон мянган хүмүүс ингээд иргэн тойртойгоо хүмүүс нөлөөлж байгаа. Би бол тэр хүмүүсийн нэг нь. Тэгээ манайх болохоор Mongolia Elite Runners гэдэг клуб байдаг. Бид нэр байгуулагдаад нэг 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сая өнгөрсөн оны өвлөөс бид нэр биеийн тамирын спортын улсын ороотой хамтраад гүйд сурыг гэж сургалтыг үн төлбөрөөр хийсэн. 2755 хүн давхарцсан тоогоор 17 хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн энэ ивентэд хамрагдсан. За тэгээд тэр сургалт дуусны дараагаас бид нэр гүйд марафонд бэлдэх хөтөлбөр гэдэг дахиад 40 хүнийг ингээд хамруулад 3 сарын хугацаанд ингээд явж байна. Тэгэхээр гүүх сонирхолтой мөртлөө арга ивэ олохгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр энэ хүмүүс зориулаад манай Mongolia Elite Runners клубээс ийм гүйлтийн сургалтуудыг зохион байгуулдаг. Одоо бол бид нэр Бямб гараг болгоны өглөөний 8 цагт үндэсний цэцэрлэг хүрээлэнд цуглаад шинэ хүмүүст ингээд гүйж байгаа арга туршлагаа зааж хуваалцдаг. Тэгэхээр манай энэ ивентүүдэд оролцож болно. Одоо зуны дэлгэр цаг ирж байна тийм ээ. Тэгэхээр амралтын өдөр манай клубийн үйл ажиллагаануудад ямар нэг үн төлбөргүй ирээд оролцоод байж болно тийм ээ. Байгууллага хамт олноороо сургалт авъя гэвэл манай мэрэгжлийн багш тасгалжуулагч нар ингээд байгууллагын зориулаад сургалт хийж болно тийм ээ. Ингээд нэг хэсэг хугацаанд дадал болгоод ингээд явчих юм бол аяндаа амьдралын нэг хэсэг болчих боломжтой юм байна л дээ. Тэгэхээр арга ивэ олохгүй байгаа бол ингээд аль хэдийн арга ивэ олцсон хүмүүстэй хамтраад үзээрэй л гэж зөвлөмөр байна. Тий. Тэгээд миний хэрэгжүүлсэн нэг юм надад аягүй сайн үйлчлсэн арга байдیں۔ Тэгээд гүдэг могийн ном уншсан хүмүүс ч гэсэн над руу тийм одоо сэтгэлдээ хилдэг л дээ. Таны энэ нэг гүүхгүйгээр нэг удаа унжиж болно. 2 удаа унжиж болно. 3 дахь өдөр гэж байхгүй. Заавал гарч гүнэ. Энэ дүрм чинь их зүгээр дүрм юм байна. Яг нэг өдөр бол сайхан амарчтай юм байна. 2 дахь өдөр бол бас амарчтай юм байна. 3 дахь өдөр босоод гүйчих юм бол нөгөө одоо инерц маань ингээ хадгалагдчихад юм байна. 3 дахь өдөр амарчхаар нөгөө инерц нь ингээ суларчаад амрах гээд байдаг. За би одоо миний гүн гэж юу байсан ингээд залхуур тэр талынх нь нөгөө дотор хүн гарч ирээд байсан байна л та. Яг над дээр адилхан тэр байхгүй. Тэгэхээр ерөөсөө нэг өдөр гүүхгүй амарч болно, 2 өдөр гүүхгүй амарч болно, 3 дахь өдөр нь заавал босоод гараад гүмэргөөс нь чамаагүй гараад алхачаад ороод ир тээ. Тэгээд дараагийн өдөр амар, тэрний дараагийн өдөр заавал бос. Ингээл нэг 2 3 сар чадвал 6 сар явчих юм бол тэгэл гүйлт бол амьдралын чинь бүр салшгүй нэг хэсэг болчих боломжтой. Энэ дүрмийг туршаад үзээрэй. Энэ зуны хэдэн сарын хугацаанд гэж хэлмээр байна. За тэгээд Улаанбаатар марафоныг угтаад одоо энэ марафонд 5 км, 10 км, 21, 42 гэдэг өөрийнхөө сонгосон зайндаа одоо ингээд орох уу яах уу гэж ирэлдэж байгаа хүмүүсийг бол би ороороо гэж урам зориг өгмөр байна. За тэгээд орохтой холбоотой ингээд өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ ингээд хуваалцахыг зорилоо. Тэгээд бид хоёр хамт ингээд та бүхэнд хэлсэн ярьсан зүйл маань бас хэрэгтэй байх гэж найдаж байна. Тэгээд иймэрхүү байдлаар гүйлтийн одоо туршлага мэдлэгээ хуваалцах подкаст яриаг би ядаж сардаа нэг удаа сонирхолтой зочдтой хамтарч хийжээ гэж бодож байгаа. Тэгээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай. Улаанбаатар марафонд амжилттай оролцоорой. Баяртай. Баяртай. Баяртай.